beautiful day. My beginning will be as bright as the sun. Come, won't you come along? And it feels so bright, it's like luck is raining on me. Go and follow your heart. Шинэ бичлэгээр уулзж гин. Өнөөдөр бүтэнсэн өдөр тэгээд маш их цас орж гин. Тэгээд та нарыг харж байгаачлан би яг одоо балкон дээрээ байна. Тэгээд энэ удаагийн бичлэгээр би болохоор сүүлд уншсан номнууд дээрээ тийм богинохон мини ревю хийгийг би авчий гэж болоо. Яг тэгэхээр одоо Instagram дээр номоо яангууд хүмүүс энэ хэр ном би уншуу яах вэ гэж айгүй их асуусан байсан. Тэгээд би зөв өөрөө бас сэтгэлээр жижигэн ревю хийлээ явчих. Тэгээд магадгүй бүр амар уншдаг хүмүүсийн хажууд нэг гоё ревю хэлэхгүй гэж магадгүй. Тэгээ ямар тач гоё хуваалцгаар шийдлээ. Тэгээ бичлэгтэй хамтаагаарай. Дулаараа балкон дээр гарч ирээ сууцсан ч мөр амар гоё юм. Гэхдээ хин тоны юм амар дулаах юмс чи өнөөдөр бүр буцаа үйл болчлоо. Би дэ түрүүн гоё эспрессо машинда кофе чанцсан байгаа. Тэгээд энэ удаагийн бичлэг дээр болохоор сүүлд карантины үеэр ном унших цаг аяг гарсан. Тэгээд би ч ер нь бол яг үнэхээр тийм амар ном уншдаг тайпын хүн биш байж байгаа. Сая карантинаар айгуу гайгүй ирсэн. Тэгээ хамгийн өмнө нь болохоор Америкт сурж байхдаа ингээ монгол хэлний үгийн баялаг ингээ муудад байгаа юм санагдаад тэгээд бас нэг хэсэг бүр амар сайн ном уншсан. Тэгээд тэрнээс хойш ер нь амар бага уншсан мөлий. Тэгээд карантины одоо энэ завтаа байгаа цагийг ашиглаад нэлээ хитэн ном уншсан. Тэгээд миний хувьд бол аюу амжилт яг 2021 оны 1 сарын 3-оос эхлээд 15-6 ном уншсан. Тэгээд тэрэн дундаасаа яг сэтгэлээ хуваалцаа таалагдсан хэдийг бол та нартай хуваалцъя гэж байна. Гэхдээ би өмнө нь бас нэг 3 номны ревю хийсэн. Та нар санаж гинүүдээ санахгүй байвал яг энэ дээр тэр бичлэгээ хуваалцчих. Тэгээд яг одоо энэ байгаа номнуудаас гадна яг таалагдсан нэг 6 номоо би дүүдээ уншуулах гогцсон. Тэрийг байсан бол бас тэрэн дээр ревю хийж гэж би бодсон. Дамж байхгүй болохоор яг энэ байгаа хэд дээр ревю хийхээр шийдлээ. Тэгээд хэсэг хугацааны дараа эхэлцгээе. За хамгийн сүүлд яг дараалалаар явчих. Хамгийн сүүлд уншсан 4 номоос. За би өчигдөр энэ номыг дуусгасан. Хулангийн маань The Girl in My Mirror гэдэг ном байсан. Энэ болохоор айгүй хөөрхөн тийм хөнхөн. Тэгээд энийг болохоор би залуу хтууд уншаасаа гэж айгүй хүссэн. Тэгээд хулан маань өөрийнхөө одоо яг амьдрал болсон жишээ авч одоо бага наснаас эхлээд ингээ өнөөдрийн хүртэл амьдрал болсон үйл явдлаараа жишээ болгоод тэгээд тэрэн дээр анализ хийгээд одоо би тэр үед тэгсэн бол илүү тэхвэсэн эсвэл бол тийм алдаа гаргасан, тийм зөв үйлдэл хийсэн гэдэг яг тэрэн дээр гоо анализ хийгээснийг таалагдсан. Тэгээ ном маань болохоор аюу олон бүлэгтэй. Бүлгийнхаа ард ингээд одоо ийм хөөрхөн хэсэгтэй юм бичдэг. Одоо жишээ нь одоо ямар хоббитой болохыг хүсэж байна. Яагаад гингуудаа энэ талд нь болохоор тэр хоббигоо амьдралын хэмнэлтэд оруулахад хамгийн ихний алхам юу байх вэ гэдэг бүлэгтэйгээ холбоотой юм хөөрхөн асуулт хариулт байгаа амар таалагдсан. Одоо энэ номыг уншиж байгаа. Би бас өөртөө давхар анализ хийх боломжтой гэх юм уу? Тийм хөнгөн зохиол илээ. Тэгээ залуу охтуудтай энийг зөвлөж байна. Тэгээ мэдээж бүх номын төлөөр байгаа. За энэ болохоор Хэмин Сүнэм гэдэг Солонгос зохиолч байсан. Айдуу тайван ахуйдал бидний анзаардаг зүйлс гэдэг
ийм ном байсан. Тэгээ энэ болохоор гадаад номд ингээ орчуулсан. Тэгээ энэ бас амар гоё хөнгөн ном билээ. Би одоо сүүлийн үед өөртөө дүгнэлт хийсэн хит их уран зохиолын ном биш хит их нөө хувийн хөгжлийн ном уншаад тахад ингээ ялахгүй ч юм санагдаад байдаг. Тэгээд уран зохиол дуртай хүн юм байна гэж дүгнсэн. Тэгээ маш их уран зохиолын ном уншиж байгаад дундуур нь яг энэ юм ирсэн чи айгүй гоё тийм хавчуурах шиг санагдсан. Энэ бас анх ном уншиж эхэлж байгаа хүмүүстээс амар зүгээр яагаад тэгэхээр айгүй тийм богино өгүүлэлттэй тийм шүлэг маягаар бичсэн. Тэгээс айгүй хурдан дуустдаг. Тэг айгүй хөнгөн хөхтэй. Яг ингээд ном уншаад тэр ном ингээ явдггүй хүмүүс ахын бол энийг уншаад үзээ. Тэг амар хөөрхөн яг тухай байгаа үедээ ингээд бас дүгнэлт хийгээд тэгстэн байна гэд тэгж дүгнэлт хийхээр ном байсан. Айгүй хөөрхөн энийг болохоор Хүмүүн паблишингаас бэлгэлсэн. Тэгээд маш хурдан уншаад дууссан. Би нэр ном уншихтаа ингээд эхлээд хэдэн хуудас юм гэж хараад одоо энэ 250 хуудастай хаан бол 50-50-аар нь хуваагаад 5 өдөр уншиж гэдэг юм уу. Тэгж хуваадаг. Гэтэ би энийг баг 3 өдөр дуусгацсан яагаад тэгэхээр ингээд яг дотор нь ингээд ороод ирчихээ ингээд уншаал явааддаг гэх юм уу. Тэгээ ширээний ном байхад айгүй тохиромжтой мөлий. Тэгээ анх уншиж байгаа хүмүүс амт энийг уншаарай. Бүх насны одоо ямар ч хөөсний хүнд уншихад маш гоё ном байсан. Тэгээ өөрийнхөө болсон амьдралыг бас ингээд жишээ болгоод дурдсан. Гоё ном билээ. За тэгээд яг энэ хоёр номныхоо өмнө энийг уншсан Үлзий төгсгийн хараацаа зогсолт 1-2 гэдэг ийм роман байгаа. Тэгээд энэ болохоор бас нэлээд хөрхөн зузаан хоёлаа аягүй тийм том ном. Тэгээ анх эхлэхдээ эхний одоо 1-2 бүлэг ч юм уу эхний хэсгийг уншиж байгаа юм жоо ойлгохгүй хүн дэмжиг санагдаад захгүй ингээл толны дотроос нүд хараад мараад гээд яг тийм хэсэг гарч ирэхэд ийм жоо ойлгомжгүй юм байна гэж яг бодчихсон тэгсэн чинь яг уншаад ирэхээр яг ер нь ямар ч ном эхлэн жагнагдахтай дээ. Тэгээ жоохон яваад ирэхээр амар гоё энэ Үлзий төгс зохиолч маань энэ номд бас өөрийнхөө одоо түүхийг бичсэн гэж хэлж болно. Өөрийнхөө түүхийг тэгээд хадам ээж байгаа мама гэж дууддаг. Тэгээд тэр мама нь бас энэ донд маш их орж ирдэг. Тэгээд мама нь ингээд дээд хөдөөнийхөө амьдралыг ярьдаг. Тэгээд Үлзий төгс маань өөрийгөө болохоор бас 3 янзын талаас нь гаргацсан. Бас амар зэвүүн гой гаргаж ирсэн юм санагцсан. Тэгээд хөдөөний амьдралч гараал, хотын амьдралч гараал. Тэгээд дээрэс нь одоо энэ манай зохиолч руу маань ирдэг шүүмжлэлүүдийн тухай бас бичсэн байсан. Хүмүүс ингээл зүгээр тэг өмшөнгөта сошиал дээр амар үгээр иддэг тийм янз бүрийн жишээ авсан байсан. Тэр нь бол надад бас аюу тийм дөхөм санагцсан. Надад тийм тохиолддог болохоор тэгээд нэгдүгээр батн болохоор энэ ногоон нь энэ дээрээс жишээ нь энэ болохоор ингээд маш олон жижигхэн бүлэгтэй нэг бүлэг нь 2-3 хуудас. Тэгэхээр өдөрт нэг бүлэг уншчихъя гэдэг уншаад байвал бас аюу гоё. Энэ ихний бүлгээс яг одоо санаж байгаа хүүхдийн баяр гэдэг зохиол 8 гоё байсан. Тэгээд аюу олон гоё яг одоо санаж байдаг. Би Goodreads дээр жижигэн ревю бичиж явдаг. За тэгээд аюу тайван хайрлаж уншсан гэж хэлж байна. Тэгээ хоёр дахь нь болохоор бас ихний хэсэг нь ингээл аюу хүнд юм шиг санагдаж байгаа л. Тэгээ надад болохоор тийм хүнд ийм цаамал хийсвэр хэсэг нь нэг амар таалагдав. Гэхдээ ерөөхдөө бол энэ ном таалагдсан. Тэгээ сүүл рүү бас гоё бас л нөгөө хадам ээжийнхэн талаар оруулаад өөрийнхөө амьдралын тухай оруулсан. Бас олон жижиг өгүүлбэрүүд бол уншаад маш амархан амар байсан. Тэгээд энэ зохиолоос хамгийн таалагдсан их нутаг гэдэг амар гоё зохиолсон. Хадам ээжийнхэн талаар бичсэн. Гэхдээ энэ хүн хадам гэж хэлэх дурггүй яа. Тэр хадам гэдэг үг чи хад гэдэг муухай үгнээс гаралтай. Эглэж миний хадам ээж бол миний жинхэнэ ээж шиг битээр амар гоё харьцаатай байсан гэж харуулсан байсан. Тэгээд энэ хоёр ном маш их таалагдсан. Урт видео болох гэдэг болохоор одоо энэ гурыг ярил дуусгачих. Тэгээд энэний өмнө би энэ Балт сүрхийн эрхэм баярын талд өдөрсөн хон гэдэг номыг уншсан. Энэ ном болохоор хоёр хэсэгтэй. Эхний хэсэг нь ингээд дээр үе хөдөөний тийм гоё амьдрал, мөнгөлчийн амьдралыг харуулсан бүжигч охины тухай. Тэгээд хоёр дахь хэсэг нь хотын хэсэгтэй. Тэр нь болохоор бас тэр хөдөө тэр аягаа бүжгэлдэг байсан хүний одоо утман гэсэн. Энийг болохоор тийм нэг high expectation уншаагүй хүртэл маш их таалагдсан. Яг ном кино шиг санагдсан гэх юм уу. Тэгээ энийг заавал уншаарай. Гоё ном билээ.
За тэгээд сүүлийн ном энэ болохоор хятад зохиолч Уйхуа гэж зохиолчийн ном байгаа. Эхлээд энэ амьдрахыг манай дүү надад зөвлөсөн амар уйлуулдаг ном гэдэг. Тэгээ нугасаа аяг уйлуулахар ном гэсэн. Тэгээ аяг жижигхэн болохоор аяг хурдан би баг нэг өдөр хашаад авчихсан. Тэгээ хүн болгоо нэг уйлдаг гэж хэлсэн болохоор би уйлангийн уншсан чинь уйлаагүй. Гэтэ амар тийм нэлээд хүнд сайд хэлбэрийн зохиол байсан. Маш сонирхолтой. Кино хийвэл бас маш гоё. Тэгээ энийг уншижсэн чинь манай followers надад энэ Уйхуагийн цусан хөдөлсөн тэмдэглэлийг заавал уншаарай гэд. Тэгээ энийг би өөрөө хайж очиж аваад уншсан. Энэ амьдрахуугаа бодвол арай том. Тэгээд бас маш алдартай зохиол юм лээ. Бас энэ номтой нэг юм төстэй цаг үе байх шиг байсан. Нэг зарим юм жоохон төстэй цаг үе болж байгаа юм. Бас маш тийм өрөвдөлтэй хятадын одоо тийм яг дээр цусан хөдөлтөж амьдэрсэн тийм хүний тухайн ном байсан. Тэгээд уг нь дүүтэй өгсөн байсан номнуудаа ярина. Тэн дундаас маш их таалагдсан номнууд гэвэл Арьсан хүрэмтэй Мадонна гоё байсан, минималист гоё байсан. Тэрийг дараа авчирч байгаа үзүүлээ. Тэгээд ямартаач та нар бас карантиныг ашиглаад бас номнууд уншаарай. Тэгээд наа хүмүүс ном уншсан намаа яадаг гэж чигээр асуудаг. Тэгээд би болохоор ер нь бол хүнд хөх дурггүй. Гэхдээ би дүүнэртэйгээ ээжтэйгээ хуваалцчих уншдаг. Тэгээд ер нь бол номоо нэг солилцож унших дурггүй гэх юм уу. Өөрөө хатгалах дуртай. Тэгээд миний ревюуд таалагдсан бол та нар бас өөрсдийнхөө таалагдсан номыг комментээр үлдээгээрэй. Тэгээд энэ удаагийн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд өшөө иймэрхүү видео таалагдчихвэл бас хийж болно шүү. Та нар гоё комментээр санал хүсэлтээ илгээгээрэй. Тэгээд өшөө их ном уншаарай гэдэг та нартай зөвлөе. Ямар ч ном ихний хэсэгтээ ингээд нойр хүрээл унтах гэдэг байхгүй яг тэр хэсгийг л өнгөрөөч гэдэг. Тэгэн гот яг кино шиг ингээд яг донтдог гэх юм уу. Өөрөө болгоно би нүүрэндээ маск тавьчаал яг лаасаагаал яг уншаал суудыг тэр амар гоё уцаа хол тавьж байгаа л уншихаар яг кино үзэж байгаа юм шиг байдаг. Тэгээд та нар маань ном уншдаггүй бол уншиж эхлээрээ. Тэгээд эдрийг уншиж үзээгүй бол бас уншиж үзээрэй. Эдгээр чинь би тэгэл Alpha Bookstore интерном интерес авсан байгаа. За тэгээд баярлалаа.